Үндэсний мэдээллийн Монцомаг агентлаг Дакар раллигийн мэдээллийг цаг авдлага хүргэж байна. Автомашин олимпик гэдэг алдартай Дакар раллигийн марафон гараа өчигдөр эхэллээ. Дөрөвд гараа аль уулахтоос Хэрийн бивак буюу төр хоноглох газар хүртэл 495 км зайд үргэлжиллээ. Үүнээс уралдааны цаг тооцох нь 417 км байлаа. Тамирчдын жинхэнэ шандас дэвчээр дэсвэр хатуужил ур чадварыг сорьсон гараанд тал нутгаас Дакарт төслийн тамирчин халиун болд 5 цаг 2 минут 11 секундэд барайнд орсон байна. Нийлбэр дүнгээр 17, ралли 2 ангиллалд 7 дугаарт ирэмблэгдэжээ. Тэгвэл олон улсын хэмжээний мастер мөрөнгийн хувьд 5 цаг 53 минут 13 секундэд замаа дуусгаж барайнд оржээ. Тэрбээр 4 гарааны дараа нийлбэр дүнгээр 35, ралли 2 ангиллалтаа 24 дугаарт жагсаж байгаамаа. Мотоциклын төрөлд өчигдөр Испани Тошо Счерина төрүүлсэн бол Америкийн Рики Бребек, Скайлер Ховс удаалсан байна. Тэд бүгд Honda багийн тамирчин юм. Марафон шатны 2 дахь гараа өнөөдөр Хэрийн базаас Хайл хотын зүг 417 км замд үргэлжилнэ. Тус гарааны суурингийн замд 58 км, уралдааны цаг тооцох цаг 356 км байна. 58% нь хатуу шороо, 35% нь элсэрхэг, 7% нь хад хасахтай замаар уралдаснаар үндсэн баазад ирэх юм а.